гэлээ. Ямар муухай. Одоогоос нэг 13-4 жилийн өмнө одоо 90 оноос өмнө гэхтэл бид нар одоо нүцгэн зорох ирэхгүй байлаа шүү дээ тий. Бид нар бол маш их тийм хэцүү одоо урлагийн хүн гэхэд өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө одоо дотоод ертөнцийг гаргаж чадахгүй маш тийм хэцүү үед их одоо юу залуу насаа өнгөрөөсөн. Тэгээд 92 онд би анхныхаа үзэсгэлэнг гаргасан байна. So in 1992, тэр үед бол яг solo exhibition гаргасан хүн ерөөсөн Монголд байгаагүй. Тэр үед би юу гэж бодож ирсэн бэ гэвэл ерөөсөө хамаагүй ингээл өөрийнхөө одоо үзэл бодлын юм гаргаал тавья те. Одоо тэгэл баригчлагдвал баривчлагдаг одоо яавал яг те би ерөөсөө энэ дотроо багтаж ингэж чадахгүй байсан. So what I did that, you know. Тэгээ гаргахад бол эхлээд их айж исэн. Тэгтээ ерөөсөө миний бодож исэн шиг тийм юм болоогүй. So I was a little bit scared, you know. Хүмүүс бол зэрэгтэл ерөөсөө яг тийм сэтгэлгээний урлагаар үлссэн байсан харагдсан. Тэгээд яг тэр үед бол хүмүүс маш их одоо 90 онд ч ингээ бужигнаал 8-нд яваал те. Ер нь урлаг бол театр бол сүнөөл бүхэл урлагийн газрууд ингээ сүнөөл бүхэл хүн одоо нөгөө гахаа үүрэл ингээл явж ирсэн шүү дээ тий. Тэгээ миний үзэсгэлэнгээс тэр том нүцгэн юм зургуудыг нүцгэн үнэтэй юм том зургуудыг үзээд хүмүүс бүр ингээд айгүй шокнд орж исэн. And then people little bit they saw анх удаа тийм нүцгэн хүмүүсийг би хүмүүст үзүүлсэн дээрээ бахархдаг. So I'm pretty proud of you. Ялангуяа дөрсдөг урлагийн одоо энэ амьдралд бол нүцгэн эрэгтэй хүнийг үзүүлэх бол ерөөс тийм байгаагүй. Especially you know like in a whole тийм дээр том боогтой эрэгтэй хүнийг зорсон байсныг хараад бүх хүмүүс эрэгтэй хүн ямар гоё юм бэ? Эсвэл ямар амар юм зарим нэгтэд ингэж харж ирсэн. Яг тэр үед бол яг тэр нэг уран бүтээлчүүний хамгийн их нөгөө жаргал бол тэр үед. Тэр үзэсгэлэнг би яг 1 жил бэлдсэн. Тэгээд тэр 1 жилд бол би Батэрнаас шууд ингээд салсан. Тэгээд яг нөгөө тэр үед урлан гэж байгаагүй гэртээ. Тэгээд 2 хүүхдийн анхны үзэсгэлэн гэжсэн. Тэгээд одоо ботход айгүй инээдтэй мөртлөө айгүй гоё дурсамжууд байдаг. Би тэгэхэд яг өөртөөгөө ажиллаад одоо яг 2 хүн юм шиг би өөрийгөө яг 2 хүн одоо хоорондоо харилцаал те. Би өөртөө их гоё амьдэрсэн нэг жил. Тэгэхээр би сайн нөхөр сайн ээж биш л байгаа юм.